Одоогоос 100 гаруй жилийн өмнө Европ хоолны соёл Хятадд хүч төрөн орж ирж Хятадын эдэн ундааны соёлтой сүлэгдэн онцлог нөхөв шинжийг бий болгосон. Өнөөдөр бид Иргэн улсын ресторантай танилцъя. За энэ хуйлын дүн гэдэг нэртэй үхрийн шарсан хавраг байна. За энэс авсаж үзье. Их олон төрлийн амтлагтаж байна. Ингээд гаднаас нь харахаар яг нэг шарсан талхч юм шиг. Тэгээ дотроо болохоор одоо шүүрхээ үхрийн хаврагтай, бас мөгний жан, тэгээд галууны элэгтэй. Тэгэхээр их гой зөөлөн мөртөө бас их өвөрмөц амтлагдаж байна. Фанфэнгэн гэдэг өвсөн ургамлаар амталсан энэ шүд нь одоо хүний тулгуур эрхтэн болох нурууны эрүүл ахуйд маш тустай. Одоо нурууны өвдөлтийг намдаах, булчин сулалдгаар алдартай. За энэ шүлний амтыг хятадууд хээрийн салхитай зөвлөдөг.好精致啊！小的名字叫做个闲人。咱们各来一杯。Энэ дарснаас цайны ангилан үнээр хамар цургаж байна. Тэгэхээр цайтай дарс гэхүү, дарстай цай гэхүү гэж эргэлзмээр үнэхээр цай дарсны өвөрмөц хослол юм уу да. Иргэн улсын үед хүч төрөн орж ирсэн Европ соёл Хятадын уламжлалт соёлтой уулзалцсанаар өвөрмөц шинэлэг бас нэгэн соёлыг бий болгосон билээ. Соня хачаа ресторан хаагур байна. Навчаатай хамт байгаарай. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.